Улсын хурлд гарчсан намын бүлгээс 2-7 өдрийн өмнө Батлан хамгаалахын сайд Батлуутыг огцруулах шаардлага ерхий сайдад тавьжээ. За гэвч огт хариу өгөөгүй нь хариуцлага тооцохгүй гэдгийг илэрхийлсэн үйлдэл гэж үзэхэд хүрсэн байна. Иймээс ч ерхий сайд учрлыг огцруулах акц эхлүүлэхээр сөрөг хүчний гишүүд санал нэгдсэн байна. За түүнчлэн учрлын засгийн газар ажиллаа авснаас хойш дөрвтэй ажил хийгээгүй тул муу засгийн газрыг цаашид байлгасаар байх уу гэдгийг бодох цаг болсон гэж тайлбарлалаа. Сайдад хариуцлага тооцох уу гэж байгаа бол ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох тухай асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга бүлгийн дарга асуудлыг хариуцж энийн дээр шийдэл гаргаж ажиллаа гэдэг, ажиллах нь зүйтэй гэдэг ийм байр суурийг гаргасан гэдгийг хэлье. Энэ 100 хоногийн хугацаанд, 100 шахам хоногийн хугацаанд энэ засгийн газар юу ч хийхгүй болох нь тодорхой болж байна. Муу засгийг удаан явуулах нь ашигтай юу? Магадгүй илүү сайжрахын тулд өөрчлөгдөж солигдох нь илүү ард иргэдэд ашигтай юу? Хэрэгтэй юу? Зөв үү гэдгийг бас хэрэгцүүлэн тунгаах хэрэгтэй байхаа, дэнслэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За нэг ёсондоо сөрөг хүчний зүгээс засгийн газрын үйл ажиллагаанд муудан тавьж хариуцлага тооцох асуудлыг хөндөд байна. За ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсэг асуудлаар нийт гишүүдийн олох буюу доод талын 64 гишүүний гарын үсэг цуглуулах ёстой. Иймээс ч ардчилсан намын зүгээс олонхын дэмжлэг авч үр дүнд хүрэхийн тулд сайтар судалж байж улс төрийн акцийг хийнэ гэлээ. За өргөн барилаа. Өргөн бариад цэцгийн шийдвэрийн тэртэй холбоотойгоор бид нар бас зүгээр улс төрийн нэг юм акц төдий зүйл биш. Өргөн бариул үр дүнд хүрэх ёстой. 64 гишүүн гарын үсэг зурх ёстой. Шаардлагатай бол ерхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихтай зөвхөн ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүрээнд биш, 32 гарын үсгийн хүрээнд биш, энэ гарын үсгийг 64 хүргэх ёстой шаардлагатай нөхцөл байдал ч одоо үсхийг үүсэхгүй. За улсын хурлд гарцсан намын бүлэгний 42 гишүүнтэй харин Монгол Ардын намын хувьд хүн үндэсний эвслэгсэн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ 79-с 80 гишүүний конопыг засгийн газрын бүрэлдэхүүнээрээ дамжуулаад өөрсдөө хадгалах боломжтой. За энэ тохиолдолд Монгол улс 2 жилийн дотор 4-р ерөнхий сайдынхаа нүрийг үзэх үү гэдэг нь ардчилсан нам гэхээсээ илүүтэй эрх баригч Монгол Ардын намаас шалтгааллах юм а. За иймээс засгийн газрын тогтвортой байдлаа хангахын тулд Монгол Ардын намын удирдлагууд дотоод эв нэгдлээ нэн тэргуунд хангах нь чухал байна. За энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрөөр их тэнгэрт Монгол Ардын намын өргөдгсөн хурал болж засгийн газрын бодлогоо дэмжихийг гишүүддээ сануулсан гэх мэдээлэл байна. За түүнчлэн 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг угтан тэтгэвэр цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцсэн гэх албан бус мэдээлэл гарсан байна.